5 сарын 2-ны өглөө гэдэл иргэд бүх картыг нэг л төхөөрөмжнөр тардаг болж байгаа. Энэ бол маш амар хялбар болж байгаа гэсэн. Давуу тал нь юу гэх юм бол одоо шинэ систем дээр бол бүх төрлийн карт, банкны картыг уншиж байгаа. UB card аппликейшнийг гар утсандаа иргэд суйрлуулад түүнийгээ цэнэглээд QR-аар нь зорчиж болж байгаа. За дээрэс нь 100 байршилт киоск байршуулсан тэр киоскноос шинэ картыг талтан авч цэнэглэж түүгээрээ бас зорчилт хийж болно. U-Money карт маань мөн адил шинэ систем дээр уншигдах боломжтой болсон байгаа. Тэгэхээр иргэд U-Money одоо унтарч байгаа юм чинь карта яах вэ гэсэн асуудал бол үүсэхгүй шууд шинэ системийнхээ карт уншигч төхөөрөмжн дээр дараад явчих болно. За бас нэг давуу тал нь буухта заавал карта дарахаа болж байгаа. Зөвхөн урд суух тэр жирнэл ягаан өнгийн буюу UB карт шинэ төхөөрөмжн дээр карта дараад явахд болно гэсэн үг. UB карт аппликейшнээр U-Money картыг цэнэглэдэг болж байгаа. Мөн Toki, MonPay, SocialPay зэрэг аппуудаар цэнэглэх боломжтой байгаа. За нэг удаагийн цаасан тасалбар гэж байгаа. Тэр нь болохоор киоск дээрээс гарч байгаа. Нэг удаагийн цаасан тасалбар яах вэ гэвэл тухайн өдөртөө өнөөдөр авсан бол өнөөдөр л ашиглана гэсэн үг. Маргааш нь бол ашиглахдаггүй 24 цагийн хугацаанд хүчнэтэй байгаа. Өнөөдөр аваад магадгүй автобусан суухгүй болчоод маргааш нь уншуулах гэж уншихгүй байх гэсэн гомдлууд их ирдэг учраас бас энэ мэдээллийг хэлхэн зүйтэй хаа.